iOS 17.5 апдейт гарсан байна. За энэ хүү апдейт нь болохоор 3 дахь үеийн iPhone SE дээр iOS 17.4-ийг суусан байхад апдейтных нь хэмжээ 792.9 МБ-таар бол гарсан байна. За тэгээд энэ хүү апдейтыг хийхээс өмнө гар утсан дээрх сул зам болохоор 2629 ГБ байсан бол апдейт хийсний дараа 2624 ГБ болж өмнөхөөс бол одоо ялцчихгүй систем болон үйлдвэрлэлийн системийнх нь кодны файл нь өмнөхөөсөө заавал одоо ялмгүй илүү бол зайлзалдаг болжээ. За үйлдвэрлэлийн системийнх нь кодны хувьд болохоор iOS 17.5-ийн хувьд 21F70-ээр гарсан байна. Мэдээж хэрэг iOS 17.4-өөс ахуулаад яг App Store-ийн өрсөлдөгч Alpesar Alt Store гэдэг Alpesar Европын холбоо байгаа улс орнуудад бол одоо хоёр дахь одоо аппликейшны store бол Alpesar нэмэгдсэн iOS 17 үйлдвэрлэлийн системээр тэгвэл үүнийг дагаад бас мөн адил одоо Европын холбооны одоо өөрчлөлт юу орж ирж байна гэхээр iOS 17.5 үйлдвэрлэлийн системээр Safari-гаас шууд аппликейшн суулгах одоо тийм боломжтой болж эхэлж байгаа маань. Энэ мэдээж хэрэг зөвхөн Европын холбооны орнуудад одоо хэрэгжилж байгаа. Одоо iPhone хэрэглэгчид маань одоо энэ өөрчлөлтийг бол одоо авч болохоор болсон байна. Тэгээд баг багаар ингээл янз бүрийн өөрчлөлт орж ирж байгаа. Тэг ямар ч байсан iOS 17.4, iOS 17.5 маань ингээд энэ өөрчлөлтүүдийг бол одоо багтааж байгаа юм байна. Подкастн дээр болохоор та нар яг шинэ widget нэмэх юм бол одоо яг юу тоглож байгаагаас шалтгаалаад бол яг бол өнгөний өөрчлөлт бол болж байгаа юм байлээ. За яг хамгийн томоор нь хэдүүл ямар ч үс нэмээд үзчихье. За тэгээд подкастаа ингээд тоглуулах юм бол одоо артлынх нь өнгө нь бол одоо өөрчлөгдөнө. Яг ямар подкаст тоглуулж байгаагаас шалтгаалаад одоо подкаст хэдүүдлээс солиод үзье. За солих юм бол ингээд яг ерөнхий артал нь бол уусчвал подкастаараа зөгцөж өнгө нь бол солигдож байгааг бол та нар анзаарж байгаа хаа. Apple News application болохоор гоё өөрчлөлт орж ирсэн. Офлайн горимл орж ирсэн. За тэгээд яг сүүлд орж ирсэн шинэ мэдээ эсвэл одоо өөрийнхөө дуртай мэдээ гэх мэтчлэн мэдээнүүдээ яг хадгалахыг хүсвэл тэрийг хадгалаад за тэгээд интернетгүй үед бол шууд одоо өөрийнхөө хадгалсан мэдээг дараа нь одоо интернетгүй байсан ч унших юм одоо боломжтой болж байгаа юм байна. Энэ надад аюу гой санагдсан. iOS 17.5 нь бол шинэ зургууд бол нэмсэн. За та нар яг одоо доошлуулж байгаа харах юм бол 5 өөр бол нэмэгдсэн харагдаж байгаа. За хамгийн ихнээс нь ингээд харуулж явах юм бол ингэж харагдаж байна. 2 дахь нь, 3 дахь нь, 4 дахь нь нэм, 5 дахь нь нэм. За тэгээд аль нэг ингээд нэмлээ гэж бодоход одоо лог скринээр одоо л байна. За тэгээ home screen рүү шилжих мөчөд бол ийм анимашнтай байлээ. Бүгд яг адилхан. За тэгээ ингээд өөрчлөх болгонд одоо ингээд яг өөр хэсэг рүүгээ ингэж одоо ойртож байгаа юм байлээ. Энэ бол одоо айгу бүтээлчээр санагдсан. Тэгээ янз бүрээр бол ингэж өөрчлөлээ. Нийт хідэн хувилбараар ингэж өөрчлөлтүүд байгааг бол би хараахан тоолж бол амжаагүй. Гэхдээ ямар ч үсэн ингээд маш олон төрлөөр одоо ингэж өөрчлөгдөж байгааг бол та нар бол харж болно. За энэ бол яг нэг хэсгэн дээрээ тогтчихлоо. За одоо ингээд арай өөр өнцгөр нь болж эхэлж байна. Гэх мэтчлээ ийм нарийн ийм гоё өөрчлөгдөж байгаа байдлыг бол та нар өөрсдөн дээрээ туршиж бол болно. За энэ хүү iOS 17.5 дээр нэг аюу гоё зүйл бол орж ирсэн. Тэрний яг юу гэхээр одоо чамаг ингээд мдэггүй байхад хин нэгэн тийм үү одоо чиний байршлыг илрүүлэх гээд одоо AirTag ч юм уу эсвэл AirTag-тай төстэй тийм Bluetooth аргаар одоо ажилдаг байршил тогтоогч чинь чамд одоо байршлуулсан байвал одоо iPhone чинь тэрийг одоо мэдээд чиний утас руу чинь шууд notification илгээн чамтай цуг ямар нэгэн байдлаар тэгээ байршил тогтоогч цуг вэ шүү чамтай цуг явж шүү гэж анхааруулсан notification бол шууд явуулах юм байна. Энэ нь бол одоо аюу гой санагдсан. Тэр нь хамгийн гоё нь яг юу гэхээр AirTag мөн ч вэ биш ч вэ зүгээр л яг адилхан одоо гормоор ажилдаг Bluetooth тийм одоо байршил тогтоогч байвал утас чинь шууд мэдээд чам руу notification илгээдэг болж байгаа юм байна. Settings руу ороод доошлуулад privacy руу ороод за тэгээд доошлуулах юм бол passkey гэдэг хэсэг дээр бол одоо шинэ icon-тай болсон юм байна. Passkeys access for web browser гэдэг хэсэг дээр бол жижигхэн нэг тийм түлхүүрний шинэ icon-тай болсон байна. Та нар Find My application руу ороод за тэгээд өөрсдийнхөө яг бүртгэлтэй төхөөрөмжүүдээ чагсаалтаар нь бол харж болдог. За тэгээд шууд сонгосныг бүтээгдэхүүнээ шууд яг swipe-лж агаад delete дарах юм бол шууд одоо анхааруулгын мессеж гарч ирдэг болсон юм байлээ. Энэ нь болохоор одоо тухайн төхөөрөмж чинь чиний аппликейтэд холбоотой юм байна шүү. Ядаж repair mode руу оруулах уугүй юу гэж бол асууж байгаа юм байлээ. Тэгээд тийм бол ямар ч үргэлжлүүл. Тэгээд гол асуудал нь юу байгаа гэхээр одоо яг repair mode руу оруулсан байгаа гэхэд буцаад repair mode-оос нь гаргах, болиулах гэсэн зүйл хараахан байхгүй юм шиг үлээ. Тэгээд дараагийн апдейтд нь бол нэмэгдэх бах. Гол санаа нь яг юу вэ гэхээр яг энэ дээрээс яг хасчлаа гэж бодоход тухайн төхөөрөмжн дээр нь Find My нь бол ажилласан бол хэвээр байх юм байлээ. Тэгээд яг зөвхөн гол санаа нь зүгээр л
одоо аюулгүй байдал талаасаа илүү сайжирч байна л гэсэн үг юм байна. Find My. Яг апдейт хийх үеэр settings-ны аппликейшн эргээд яг ийм анимашн бол гарч исэн. За тэгээ эргэж орж ирээд аппликейшн хаагаад эргээ ороод ирсэн бол энэ анимашн бол байхгүй болсон. За энэ хүн iOS 17.5 нь iOS 17 үйлдвэрлэлийн системийн 5 дахь одоо гаргаж байгаа том үйлдвэрлэлийн системийн апдейт гэсэн үг. За хэдий нэг цэгтэй апдейт ч гэсэн одоо мэдээллийн аюулгүй байдлын кодын сайжруулалт гэдэг хэсэг бол мэдээж хэрэг орсон байна. За тэгээд л Apple сайт руу ороод сонирхох юм бол одоо харагданаа. За тэгээд хамгийн ихэнд бол одоо Apple AVD, Apple Mobile File гэдэг хэсэг дээр за тэгээд AV Video Encoder, за тэгээд Find My, Kernel, Live System, Maps, за тэгээд Marketplace Kit, Notes, Remote View Services, Screenshots, Shortcuts, тэгээд Sync Services, Voice Control, WebKit гэдэг хэсгүүд дээр бол одоо кодын сайжруулалт бол орсон байна. Мэдээллийн аюулгүй байдлын. За тэгээд нэмэлтээр бол одоо Apple-ийн сайтн дээр аль хэсэг дээр ямар хүмүүс яаж тусалцаа үзүүлсэнийг бол дурдсан байна. App Store хэсэг дээр аль хийн туслахыг дурдсан байна. Core HP дээр за Face ID, Hearing Core, Managed Configuration дээр л орсон байна. За тэгээд Safari Download Status Bar байна. За тэгээд Managed Configuration хэсэг дээр болохоор одоо та нар харж байгаа энэ ханз байна. Одоо ер нь бол Аз хүмүүс л тусалсан байна. Энэ одоо яг аль орны ханзыг мэдгүй надад бол хятад юм шиг харагдаад байна. Тэгээд энэ хүмүүс бол одоо Азийн төлөөлөл болж одоо ингэж менежд хэсэгтэр бол тусалцаа олсныг л хараад бол надад бол гой санагцсан. iOS 17.5 цацагдаж эхэлсний дараа бол одоо баг байна гэсэн одоо репортууд явсан юм байна. Энэ нь болохоор устгацсан зургууд эргэж одоо гарч ирээд байгаа тиймэрхүү асуудал бол байгаа юм байна. Тэгээд та нарын зүгээс яг энэ асуудал байгаа юу? Надад дээр бол ямар ч байсан тийм бол зүйл бол гарч ирээгүй байна. Ямар ч байсан устгагдсан зургууд эргэж гарч ирээд байгаа асуудал бол байгаа юм байна. Үйлдвэрлэлийн систем болгон дээр benchmark оноогийн ярил явж байгаа. За iOS 17.5 үйлдвэрлэлийн системийн хувьд одоо CPU хэсэг дээр болохоор single core score нь 2295, за multi core score нь 5578 он авсан. Харин GPU хэсгийн хувьд болохоор 18160 он авсан байна. За тэгээд миний хувьд бол та нараас хүсэлт нь юу вэ гэхээр хэрвээ та нар дундаас iOS 17.5 үйлдвэрлэлийн систем рүү апдейт хийсэн байгаа бол та нарын яг аль гар утсан дээр одоо батарей болон ажиллагааны хувьд хэрэг байна уу гэдгийг бол комент зэгтэр бичээд бол бусдтайгаа бол заавал хуваалцаарай. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. YouTube сувг маань membershipтэй болсон. Тиймээс намайг үзэж дэмждэг хүмүүс өөрсдийн сонголтоор member болж намайг дэмжих боломжтой болсон байгаа. iOS 17.6 яг хөгжүүлэлтийн шатны бета 1 нь бол хараахан гараагүй байна. Гэхдээ яг энэ 7 хоногт багтаад одоо iOS 17.6 developer beta 1 нь гарна гэж бодож байгаа. За тэгээд үүнээсээ дараагийнх нь бол developer beta 2 нь болохоор 5 сарын 27-оос 31-ний хооронд бол гарна гэж байгаа юм байлээ. За тэгээд харин iOS 18-ийн хувьд болохоор мэдээж хэрэг яг одоо ивентний WWDC дээр 6 сарын 10-ны өдөр бол хамгийн ихний developer beta 1 нь бол гарна. За тэгээд 6 сарын 25-наас 28-ны хооронд болохоор iOS 18-ийн developer beta 2 гарна гэсэн товтой байгаа юм байна. За өнгөрсөн шөнө 1 цагт бол одоо iOS 17.5-ны үйлдвэрлэлийн систем бол гарчглаа. За гисэн идэж яг одоогийн байдлаар яг Apple-ийн сайт серверээс суух боломжтой бол 2 үйлдвэрлэлийн систем бол зэрэг байна. iOS 17.5, iOS 17.5-ыг. За iOS 17.5-ыг яг одоо суулгах боломжтой учраас одоо би батарейны одоо репортуудыг бол ярих гэдэг байна. Апдейтийн зөв юу гэж асууж байгаа. Мэдээж хэрэг шинэ зүйлсийг хэрвээ мэдрэхийг хүсвэл апдейт бол хийх хэрэгтэй. Бас мэдээллийн аюулгүй байдал талаас бол хийх хэрэгтэй. Харин батарейны репортууд бол надад нэлээд олон болцсон. За ерөнхийдөө зүгээр гайгүй байна гэсэн iPhone-уудыг би дурдаад явъя. 2 дахь үеийн iPhone SE дээр бол гайгүй. За тэгээд iPhone энгийн 12 дээр бол гайгүй. Энгийн iPhone 15 дээр бол бүр гайгүй. За тэгээд iPhone 15 Pro дээр гайгүй гэж бол гарсан байлээ. За тэгээд iPhone 10-аар энгийн iPhone 11, энгийн iPhone 13 ер нь бол яг iOS 17 4.1-ийг харьцуулахад чүдл ер нь батарейныг чүд муу гэж бол зүйл бол олсон. Нэх санаа зовоодох зүйл байхгүй зүгээр чүдл муу. Харин үнэхээр яг батарейнд нь үнэхээр нөлөөлсөн хоёр утас гэвэл iPhone 15 Pro Max, iPhone 12 дээр бол үнэхээр 12 Pro, iPhone 15 Pro Max, iPhone 12 Pro гэх энэ хоёр утас дээр бол үнэхээр апдейт хийгээд хэрэггүй шүү гэж бол би зөвлөхөрөө тийм репортууд бол ерөнхийдөө бол зөндөө олдсон. За тэгээ бүр муу мэдээ гэвэл iPhone 15 Pro Max дээр бол батарей хэлтийг нь бараг 4-5%-аар ер нь бол доошлуулсан гэсэн бас зүйлсүүд бол олдсон. Тэгээд ерөнхийдөө анзаарах юм бол яг iOS 17.5, iOS 17 4.1-ийг харьцуулахад ер нь бол бас ч гэж гайгүй апдейт бол гэж юм. Тэгээд
Батарейны хувьд бол нэг хайгаадах зүйл бол байхгүй. Сая миний яг чичилж дурдсан iPhone 15 Pro Max, iPhone 12 Pro 2 дээр хэрвээ та нар хэрэгжилж ивэл битгий энэ апдейтыг бол хийгээрэй.